Үзэгч та бүхэндээ гигийн сайхан өглөөний минь төргий. Өнөөдөр бол даваа гараг Улаанбаатар хотод яг одоо 9 цаг 30 минут болсон байна. Ингээд ТВ телевизийн өглөөний минь өглөө хөтөлбөр маань Монгол оронд даяар шууд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн хөтөлбөрөөрөө бид студидтэй зочдыг урьсан байгаа. Мөн сурвалжлагыг үзэгч та бүхэндээ хүргэх болно. Өнөөдөр бол Улаанбаатар хотод энэ 7 хоногоос цагаагаар мэдээлэл дуулахад энэ 7 хоногоос баг зэрэг дуулаарч эхлэх нэ. За цагуур орчны шинжилгээний гаргасан газраас гаргасан мэдээллээр бол одоо энэ 7 хоногт баг зэрэг дулаар нь энэ сарын 19-ноос 23-ны хооронд бол ихэнх нутгаар хурд унтас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 4-9 м хүрч ширүүсэх юм төлөвтэй. За дархтын хотхор хөвсгөлийн нутаг им уулархаг нутгаар бол шөндөө хасах 25-аас хасах 30 м, өдөртөө бол хасах 11-ээс хасах 16 км ийм сэрүүх өдрүүд ахна. За бусад нутгаар шөндөө хасах 11-ээс хасах 16 км, өдөртөө бол хасах 1-ээс хасах 6 км ийм хүүтэн байхыг цагуур орчны шинжилгээний газраас мэдээлсэн байна. 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бол баг зэрэг дулаарна гэдгийг мэдээлсэн байна. За ингээд уламжлал ясаар сошиал мэдээллийн болонгаа үзэгч та бүхэндээ хүргэе. Өнөөдрөөс эхлээд скутер, мопед, цэглэхэн дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Нийслэлийн засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны А1453 тоод захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт скутер, мопед, цэглэхэн дугуйг одоо өнөөдрөөс эхлээд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлсэн. Учир нь бол Улаанбаатар хотод одоо цас орж хүүтний ирж чангарсантай холбоотойгоор ерөнхийдөө хальтргаа гулгаа үүссэн. Энэ бол зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хийг үндэслэж ингэж гаргасан байгаа. Тодорхойлбол замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх тээврийн хэрэгслийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буюу өнөөдрөөс эхлээд 2026 оны 4 дугаар сарын 11 хүртэл энэхүү дээрх мопед, цэглэхэн дугуй эднэрийг явуулахгүй байх нэ. За нийслэлийн засаг даргын А1453 тоод захирамжийг үндэслэн гаргасан байгаа. За дараагийн мэдээлэлээр бол цусны шинжилгээгээр 50 төрлийн хор тавдрыг эрт илрүүлдэг болно гэсэн нь бол дэлхийн нийтэд болж байгаа нэгэн үйл явдлыг сонгож авсан байгаа. Шинэ төрлийн цусны шинжилгээний тусламжтай 50 гаруй төрлийн хор тавдрыг эрт үед нь илрүүлж онцлоход туслана гэсэн юм судалгаа гаргасан. За галери хэмээх уг шинжилгээ нь одоо цуснд агуулгадах хор тавдрын ДНХ-гийн өчүүх хэсгийг илрүүлдэг болно. Энэхүү тестийг Америкийн нэгдсэн улсын Grail гэдэг компанид боловсруулсан. Их Британий үндэсний одоо эрүүл мэндийн алба туршиж байгаа Америкийн нэгдсэн улс болон Канадад одоо 25 мянган хүнийг туршилтанд хамруулсан. За энэ ямар ач холбогдолтой вэ гэвэл одоо эрт илрүүлэх тусмаа эмчилгээ бол үр дүнтэй болно гэдгийг судлаачид бас хэлсэн байлээ. Ингээд өнөөдрийнхөө сошиал медиа маань ингээд өндөрлөж байна. Өнөөдрийнхөө хөтөлбөрөөр бид эрэгтэйчүүдийн сэтгэл зүйг хөндөж сэтгэл зүйч Сумьятай ярилцсан байгаа. Эрэгтэйчүүдэд ямар сэтгэл зүйн асуудлууд тулгамддаг зэргийг бас гаргаж ирсэн байгаа. За сурвалжлагаараа бол Монголын оюун ухааны академиас дараах сурвалжлагыг бэлтгэсэн байгаа. Монголын оюун ухааны академид одоо очсноор хүүхдүүд ямар ач холбогдолтой байдаг, оюун ухааны академид хамрагдсанаар ямар давуу талууд үүсэх талаар бас сурвалжлагыг бэлтгэсэн байгаа. Ингээд зочны болонгаа хүлээн авч үзээд эргээд студидтэй болцгаая. Сайн байцгаана уу? Намайг Болор Чимэг гэдэг Монголын оюун ухааны академийн зайсан салбарын сургалтын менежер, тэгээд дасгалжуулагч багш байна. За манай дээр болохоор манай академийн хөтөлбөр хэрэгжүүлэх цэцэрлэг байдаг. За цэцэрлэгт маань ер нь 3 наснаас эхлээд хүүхдүүд манай хамрагдтыг. За манай дээр болохоор салбар дээр маань болохоор 4 наснаас дээш хүүхдүүд хамрагдах боломжтой байдаг. Тэгэхээр манай дээр болохоор одоо түргэн бодлт юм уу, ай тогтоолтын 2 сургалт байдаг, үндсэн сургалт. За түргэн бодлтын сургалт гэхээр ерөнхийдөө 10 ураа ашиглаад тоогоо нэмж сурах, хасаж сурах, үржих, хуваах гэсэн хичээлүүд ордог. За ай тогтоолтын хичээл болохоор цээжлэг харгачлалын сургалтууд эдийн. Тэгэхээр альва нэгэн мэдээллийг одоо дистаратан цээжлээд буцаад санах хичээлүүд ордог гэсэн үг. Эцэгчүүд маань тэгээд байхгүй юу, яаж ингэж хөгжүүлэх вэ те гэж асуудаг тийм ээ. Тэгэхээр ер нь бол хүний баруун гар ингэж ажиллагаатай байх үед зүүн тарих хөгжиж, зүүн гар маань ажиллаж явах үед энэ баруун тарих маань илүү өчтөй хөгждөг гэсэн судалгаа байдаг.
Тэгэхээр хүүхэд маань яг ингээд шоо хийхдээ магадгүй тоо бодох, за хоёр гараа ашиглаж бодох, за дистрата мэдээллийг эргээд ингээд цээжлээд эргээд санах мэтлэн за энэ бол хүүхдийн нөгөө яг юм дистраттай аргачлалтай одоо эрчимжүүлсэн юм одоо сургалтууд гэдэг байхгүй. Тэрнгээрээ л илүү одоо тэр IQ-гийн хөгжилд илүү сайн нөлөөлдөг гэсэн үг. За сайн дүүгийн чингэн маань багшийнхаа ерөнхийдөө гарын шав маань 3 наснаас хойш бид хамтаа хичээлж байгаа. Улсын 4 удаагийн авраг, за түргэн батал төрлөөр 4 удаагийн авраг болсон. Улсын рекорд эзэмшдэг. За гинс рекорд эзэмшдэг ийм шав маань байгаа. Өнөөдөр болохоор биднэрт харахгүй шоог эвлүүлэх төрөл болоод за тэгээд нийлбэр тоог бодож үзүүлнэ. За ануучин маань 6 настай. За багшийн бяцхан шавнырын нэг. За улирлын улсын 2 удаагийн авраг тамирч байгаа түргэн батлын төрлөөр хичээлж байгаа. За намун бэлэг маань за хүн айлын төрлөөр хичээлж байгаа. К мастер төрлөөр бас хичээлдэг. За ерөнхийдөө одоо баг рекордоо ер нь эвдээд бэлтгэлээ хийж байгаа. За мандал маань ой тогтолтын спортоор хичээлж байгаа. Ой тогтолтын спортоор битээр хичээлээд одоо нэгт хичээлтэй болох ч тий. Арай нэг жил арай болоогүй. За амгалан маань бэкмон төрлийн улсын 2 удаагийн авраг. За бага насны англи болоод ахлах насны англиас нэг удаа улсын авраг хүртсэн тамирчин байна. За тогтолт болоод түргэн батлын сургалтын маань давуу талуудын одоо хамгийн чухал зүйлүүдийн нэг бол энэ бол тархины фитнес гэдэг. Өөрөөр хэлбэл бид нэр өдөр тутмын амьдралдаа алхахдаг, гүйдэг, дасгал хийдэг тийм ээ фитнест явдаг. За энэтэй адилхан тархиа бас эрүүл, саруул байлгахын тулд одоо хүүхдүүд маань мэдээллүүдийг нэмэх, хасах, аливаа нэг мэдээллийг бодох, за 8 орон дотоогоор үржүүлэх, за мэдээллийг бодоод эргээд одоо дистрата мэдээлэл ой тогтолтын мэдээллүүдийг эргээд санах гэх мэтлэн энэ нь тархинд шинэ холбоосууд үүсч идэг. За ингэснээр хүүхэд маань эрүүл байна гэсэн. За хамгийн сүүлийн 2023 оны судалгаагаар 19 настай Альцгеймер өвчтөд бүртгэгдсэн байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр хүүхэд маань яасан бэ гэвэл 20 цагийн утасны хэрэглээтэй байсан гэсэн судалгаа байдаг байхгүй юу. 20 цагийн одоо тоглоом тоглодог дэлгэцний хэрэглээтэй байна. За тухайн хүүхэд маань одоо дасгал хөдөлгөөний хомсдолтой байсан гэж одоо эрдэмтэд дүгнсэн байдаг. Тэгэхээр үүний зурцлан сэргийлэхийн тулд одоо хүүхдээ эрүүл байлгахын тулд за бие организм эрүүл байгаа зогсохгүй. За хүүхдийн тархины хөгжил бол эрүүл байх нь маш тустай байдаг гэсэн. За төсөөллийн аргаар ой тогтоолтыг цээжлэх, түргэн бодолтоор хуруугаараа тоог нэмэх бүрд тархинд маань шинэ холбоос үүсч идэг. Шинэ холбоос үүснээрээ хүүхэд маань тархин улам залуужж идэг гэсэн үг байна.